За утсан дээр одоо арилжаа их анхан шатны мэдлэгийг би та бүхэндээ өгч байна. За эхлээд энэ trade гэдэг голын хэсгээр дарангууд мэдээж хэрэг balance security margin, free margin, margin level гэх мэтчлэн нөгөө нэг компьютер дээр харагддаг бидний сурчсан байгаа. За тэр зүйлс маань харагдаж байна. За тэгээд алтан дээрх арилжаа маань яг одоо харагдаж байна гэсэн үг. За тэгээд одоо тэгвэл chart хэсэг рүү орохоор за chart-н дээр нөгөө нэг за ойлгомжтой. Энийг би ер нь тайдаг ингэж нарийн хэлэхэр байна уу бүгд ойлгож байгаа хэ. За график маань харагдаж байна. За тэгээд эхний хэсэг рүү оронгууд юу байна вэ гэхээр нөгөө фэрүүд маань харагдаж байна. За жишээлбэл энэ дээр хамгийн доор алт маань арилжаатай байгаа гэдэг нь тэр дээр нөгөө нэг цэнхэр болон улаарч харагдаад байгаа хэсэг нь харагдаж байна те. За тэгэхээр энэ дээр баруун дээд болонд үзэгний зураг байгаа. Үзэгний зурган дээр дарсныхаа дараа байнга арилжаалдаг хослолоо жишээлбэл дээшээгаа ингэж чирчж болно заяа. Баруун талынх нь тэр 3 зураасан дээр нь дараад ингээд зүүнгүүд чирэгдчихнэ гэсэн үг. За ингээд нөгөө нэг хослоо гаргаад ирлээ. За дээрэс нь энд байхгүй хослыг хайхын тулд энэ хайх хэсэг дээрээ дарангуутаа жишээлбэл BTC USD гингүүд за ингээд нэмэх тэмдэг дээр нь дараад байхгүй хослоо харуулчихна гэсэн үг. За тэгвэл хамгийн доор ороод ирсэн байна. За энэ хослынхаа графикийг хэрхэн мэдэх вэ гэхээр дээр нь нэг дарлаа. За chart гэдэг рүү дарлаа. За ингэнгүүт нөгөө нэг биткойны маань граф гараад ирлээ. За цагаа хэрхэн тохируулах вэ гэхээр энэ H4 гэдэг энэ дээр цаг байгааз энэ дээр бүгдээрээ ингээд цагаа гаргачих болно. За тэгээд ингээд жижигрүүлээд харчна гэсэн үг. За тэгэхээр энэ vintage-ийн спритийг хардаа та нар хараа биткойн дээр ийм жоохон сприт байгаа. За тэгээд өөр хэлэх юм гэвэл за трейд бол ойлгомжтой. За биткойн дээр бүгдээрээ арилжаанд ороод үзье. За тэг зууны 5-аар жишээлбэл зүгээр сэл гээ үзье. За мэдээж анх удаа арилжаа хийхэд нөгөө нэг компьютер дээр гарч ирдэг шиг зүйл маань гарч ирж байна. Чагтлаа, accept хийлээ, сэл дарлаа. Зөвхөн жишээ шүү дээ. За сэл дарангууд энэ дээр биткойны нөгөө нэг ханш маань нэмэгдэж байна. Одоо 0.053 долларын алдагдaltaй гэх мэтчлэн ингэж харагдаж байна гэсэн үг. За history хэсэг рүү орох юм бол history дээр нөгөө нэг юу маань өмнө нэг арилж ирсэн зүйлс маань харагдаж байна гэсэн үг. За тэгээд энэ settings руу орохоор за тэр хамгийн ихний new account гэдэг дээрээ дараа дахиад шинэ аккаунт оруулж болно. За дээр нь дараа тэр одоо миний нэр харагдаж байгаа шүү дээ. Тэр дээр нь дарах юм бол бусад аккаунт руугаа switch одоо солигдож болно шүү заяа. За ийм байна. Тэгэхээр MetaTrader дээр ажиллахад бол ер нь ийм байна. За тэгвэл одоо хэрхэн арилжаагаа хаах вэ гэхээр за golden дээр нэг удаа дарчие. За энэ close position гэж байгаа. За энэ дээр дарлаа. За энэ дээр дараад энэ шар дээрээ даруул шууд хаагдсан шүү заяа. За эсвэл бүгдээрээ талдаж хааж болно. Жишээлбэл ашигтай явж илээ гэж ботход ганцхан арилжаанд орсон байдаг. Тал ашигаа авчмаар байдаг тийм. Тэгвэл энэ дээр нөгөө нэг лотны тохиргоо байгаа. Энэ дээрээ одоо жишээлбэл тэг 105 гэж бичээд хаангууд зөвхөн тэг 105-даа лотонтой тохирсон ашиг юм уу алдагдлаа хүлээн. За жишээлбэл энэ хараа тэг 105-аар 55 центийн хасагтай хаацсан байгаа гэх мэтчлээ. За тэгвэл одоо stop loss TP-гээ хэрхэн тавих вэ гэж байна. За энэ дээр хоёр аргаар тавьж болно. Гар аргаар, механик аргаар болон автоматар. За автоматар тавих нь за биткойн дээр жишээлбэл сэл орсон байж байгаа. За энэ нэг улаан цэг байгаа. Энэ улаан цэг дээр нэг удаа дарлаа. Цэг гэж нөгөө нэг улаан тасархаатай зураас. Нэг удаа дарангууд доор нь TP болон SL гэж гарч ирж байна. За TP дээр нэг удаа дарангууд дээшээгаа за доошоогоо зөөчж чинь. За тэгвэл энэ дээр хэдэн доллар алдах уу, авах уу гэдгийг гараад ирнэ. За тэгвэл $20 авах юм байна. За SL гэдэг дээрээ дарлаа. SL гараад ирж ин гараараа зөөлөө. Энэ дээр $11 алдах юм байна. За тэгээд энэ цэнгэр сум дээрээ дараад за modify гэдэг дээрээ дарчихна. Эсвэл л штэ гараараа бас тохируулж болно гэдэг нь энэ дээрээ бас бичээд за энийг биш ийм болгочих ч юм ингэж тохируулж болно гэсэн үг. За ингээд modify хийлээ. За энэ дээр тэгвэл stop loss TP-гээ автоматар бүгдээрээ тохируулчихлаа. За тэгээ өөрөө завгүй байсан ч гэсэн stop loss TP-гээ аваа явчихна гэсэн үг. За ийм байна. За pip тоолохдоо болохоор энэ дээрээ дарангуудаа за одоо жишээл эндээс дээшээ нэг дарлаа. За тэгээ дээш нь зөөлөө. Тэдэн pip байна, point байна энэ гэдэг энэ дээр харчихна гэсэн үг. За жишээлбэл одоо бүгдээр алт руугаа орё л доо. За алт руугаа ороод жишээлбэл pip тоолъё заяа. За TP тэр дээр байгаа. За тэгээ доошоо жишээлбэл SL-ийн доор тавья гэвэл хэдэн pip 14 pip. За 15 pip хавцаа SL тавигдах юм байна гэх мэтчлэн одоо pip бас ингэж тоолж болох нэ. За ингээд бүгдээрэнд нь баярлалаа. За энэ дээр болохоор нөгөө нэг limit order-ууд байгаа. За buy limit, за sell limit энэ төр маань ороод ирнэ. За дээрэс нь энэ дээр нөгөө нэг баруун дээд булан дээрээ дараад нөгөө лотнуудаа бас хүснээрээ тохируулж болно. За жишээлбэл энэ дээр 0, за нэг лот ч юм уу, тэг нэг лотоор sell buy ч юм уу шууд ингээд лотнуудаа тохируулчихнаа. За утаснаар арилж бол ийм
Амархан байна залуус.